Хамаг Монгол FM 95 хамттай хамтдаа байгаа иргэн сонсогч та бүхэндээ баярлалаа. Та бүхэн эх орны аюулгүй хөгжим хөтөлбөрийг сонслоо. Одоо харин сонсогч та бүхэндээ зараг хүргэе. Та мөнгө олсон чиг хэрхэн зөв зарцуулж чадхаа мэдэхгүй байна уу? Тэгвэл таныг үн төлбөргүй хичээллэг саятан болгох дамжаанд урьж байна. Дамжаанд суухад юу хэрэгтэй вэ гэж юу? Ердөө яагаад суух гэж байгаагаа бичих хэрэгтэй. Асууж тодруулъя гэвэл манай утас 9988 техник 39 9988 техник 39 88 техник 41 88 техник 41 утсаар лавлаарай. Та бүхэнд царын цагаа хүргэлээ. Бүргэжлүүлээд эх орны аюулгүй хөгжим хөтөлбөрөөр сонсогч та бүхэндээ хүргэж байна. Зимэлүүлдэгч хаяа магтуулдаг энэ амьдрал гадна хатуурхавч ухтаа уян зөдөн байх юма аран шигтэй хоровогийн шалгуурт алдарч шантраагүй боо Азуру түштэй сансан бүхэндээ сайхан сэтгэлээд зорж явахад бүхий зүрх бүтнээ зүрх сэтгэлийнхээ дуудсан зорж явах хүмүүс тоохгүй Ээжээ чамд хэлээд нь штэ. Ээж нь тэр ухаалаг утасны чи мөнгийг дийлэхгүй гэж. Тэгвэл хоёр ахаас гуйчил та. Хэрэггүй зү. Яала. Баяр ах чинь нэг өрөөл мах авч өгсөний төлөө эхнэр нь бүтэн жилчингээ юм болоо үсттэй. Ядаж яваа юмтд дараа болоод юу. Манайх яагаад юм ядуу юм бэ? Бас сайхан амьдарч ийсэн үе бий шүү. Аав чинь өндөр цалин авдаг байсан. Би ажил хийхгүй 3 хүүхдээ хараад гэртээ байдаг байлаа. Манайх хотын төвд 3 өрөө байртай машинтай байдаг байлаа. Тэгээ яагаад юм болчихсон юм? Ээж нь машин байраа бүгдийг зарсан. Ихтэй би алдаагүй. 2 хүүхдээ дээд боловсралтай эрдэм мэдлэгтэй хүмүүс болгосон. Охиноогч их сургуульд орууллаа. Харин миний охин хичээдгэн шүү. Миний охин Билевсэн эмэгтэй зовлон ойлгохгүй ш. Ээжээ тайвшир. Би буруу юм яриа таны гондоочлоо. Зүгээр яах. Зүгээр. Баатара явах нь байна. Тий. Яагаад тэ нөгөө 360 мянган төгрөгөө зээлчгээчгээл гуйж авахгүй да. Чи хаана? Тэ дээрүү. За би одоо яваад чи. За би яг одоо яваад чи. За минь хичээгээрээ заа юу. За. Гү та чи яах гэж байна? За минийх нэгдүгээр төрх рүү яаралтай вэ? Би нэгдүгээр төрх орж чадахгүй. Та өөр таксинд зуучихдаггүй. Охин минь төрөх гэж өө яараад сандраад бай. За. Та бүсээ бүсэлчих. Сайн бариад яваарай. 12 минут.
Нэгдүгээр төрхийн үүдэнд хүрээд ирлээ. 11 минут 29 секунд. За баяртай өвөө. Өө өвөө. Мэн хариултаа аваач ээ хөөж. Энэ халуус авто юм аа. За. За. Баяртай миний баяртай. Хаашаа хаагаад өгөөч. Цаг нь болж гэнэ үү та анирэ? Та сургуульд том өнөөдөр. Наав хичээл үү? Тий. Харин одоо өнөөдөр л эхлэн нэгээд байгаа шүү дээ. Тийм үү. Яадаг бол. За чи тэ сургууль дээр очиод тэгэл багширхаал байв үзье. Яалаа гэж дээ. За бэлэн үү? За. Анхаар. Action. Хэд их хэтрүүлэггүй тий? Одоо намайг харж байна. Ерөнхийдөө бол биш тий. Намайг ингээд хэлчихсэн. Ойлгож байна уу тий? Манайх яаж зүгээр үү? Гоё. Тамаа харж байгаа. Гараад тоош бол. За сэрий одоо чи яг энэ суугаад тэр зүг мөлөө шүү заяа. Талаа. Хамгийн гол болгоомжтой. Биш. Тэгээд сая тэндээс овш авчих юм чи одоо доороос нь авчихъя. Гүр матаж нөгөө. Юу тий. Надад залгирч мэлнаач бас амар юм шээ. Цааш гарах уу? За бүгд агаар. Анаас нь явчих. Хаж годдог уу? Батна. Одоо нөгөө тас эргүүлж байгаа. Зүвш. Ногоон жон гулжигнаа тань хэцүү тий. Зүгт бас үлгэрээ дураач хөдлөхгүй л дээ. Ахиж байгаа. Одоо чи тэр амраа. Амраа нь яаж хийж байна? За боли. Янз юм болдоо шүү. Хангалттай. За босоо. За боли. Энэ бол янз шүү. За энэ чи 25 дугаар хэсцээ тий. За эндээс чи гараад нөгөө өрч нөгөө болцдог хэсцээ байгаа юм биш. Тийш үү, яг араас нь залгаа тийм болцдог гэсэн үг. Тийм ээ. За тэгвэл ингээд дуусчихсан шүү дээ. Юунод орооч. Найз нь явлаа. Гайчих нь уу? Үгүй яг чиний яриадсан дамжаан цууд юм уу? За наадах чинь л өстой хэрэгтэй шүү. Одоо чи өвтөр шиг ялангуяа ингээ кино хийгээд эхэлж байгаа болсоо дээ заяа. Хоёлаа одохгүй цүм хийн, мөнгө төгрөгөө яаж захиран зарцуулах уу гэдгийг чи наадах чинь л заа. Солиорол наав шин заяа. За найз нь явлаа. За юунуудаа сайн ороо гараад. За манайха юмудаа орооч гээл. За ингээ ажилд туслаа. Хөш. Маргааш амрах юм чинь нэг айтаахан газар суух юм уу? Нэрээ тгийл да. Би
편지가 왔습니다. байна ээж. Одоо надад ажилласаа гараад өөр газар орлого хичээлдээ шууд яв. Та яаж мэдсэн? Чамаагаа ч нэг мэдтэйгэн байхаа зүгээр. Одоо хурдан гар. Ээж. Зам руу гараад такси бараа шууд яв гэдэг штий. Өчнөө юм бол сургуульд орчход эхний өдөр хичээлээ таслана гэж юу гэсэн үг вэ? Тийм биз дээ. За тэгээ минийх тэгээ. Яасан бэ? Найз нь харин санхүүгийн боловсрал олгох зорилготой сургалтанд суухаар болсон юм аа. Ээж суугээд. Тэгсэн чинь тэр нь яаж чахт өнөөдрөөс эхлэх юм байна. Хөөш. Тэнд чинь айтайхан залуучууд ирэх юм шүү. Нэрээ тийм ч юм уу? Тэгвэл айтайхан харагдах хэрэгтэй шүү дээ. Тэгвэл ч хоёул өнөөдөр худлаа юм байна да. Яана нэрээ тийм биш. Дараас үзье. Нас нь явлаа шүү. Цоцорлоо. За амжи за. Бака мараш үзье. За тийм бака. Үсэнэ. Чи завтаа нөө. Завтаа л юу гэж? Би харин нэг хэдэн дарга нартай уулзах гад жоо яарад байна л да. Чи нам хөргөж өгч чадах уу? Хөргөж өгч болно л та. Чи хурлаа тараа завтай юм уу? Юу гэж? Уулзъя л та хоёлаа. Яг хоо болно л доо. Гэхдээ би очиж байдлыг ажиглаж байгаа чамд хариулъя ядах уу? Тэгвэл би танд туслах бэлмэн хатагтай. Баярлалаа. Захирлаа. Би хичээлдээ суучих л та. Яг үнэндээ бол би ч нэг 8 дугаар анги төгссөн төдийл юм шүү дээ. Толгой тархиад саниглээ л гэж орж ирсэн. Манай энэ сургалт бол тань шиг тогтсон том бизнестэй хүн зориулсан сургалт бол биш ээ. Тэгвэл та нар анханасаа яах гэж намайг тэнцвүүлсэн? Надад ч гэсэн цагийн гар зулуутайгаа юу н та ойлгож байгаа юм уу? Би энд суужихын оронд гадуур ажил төрлөө амжуулаа явж исэн бол хичнээн их ажил амжуулах уу? Хамгийн гол нь чиний бичсэн эсэнд л учир нь байгаа юм шүү дээ харин бол доо. Чи эхнээсээ үнэн зүгээр эсээгээ биччихсэн бол өдөө та хоёр энэ тухай ингэж яриа сууж авахгүй байх байсан. Тэгэхээр намайг ангиас хөөнө гэсэн үг. Хөөгч биш л дээ. 14 хоногийн дараа манайх бизнесмэнүүдэд зориулсан санхүүгийн мэдлэг олох шинэ анги нээх гэж байгаа. Тэрэнд л чамайг оруулчих. Харин энэнийг бол би амлаа шүү. За та амлсан шүү дээ. Амлсан. За баярлалаа. Мэртэй. За баярлалаа. Үгүй. Юу асан бэ? Та энэ сургалтнаас явж байгаа юм уу? Яг нэг тийм л юм болчлаа. Өөрийнхөө төвчний бизнесмен үзэрүүлсэн сургалт сохор болчлоо. Ямар харамсмаар юм бэ? Уг нь энэ ангид ганц нүдэнд тоорох гайгүй залуу. Та байсан юмсан. Тэр нь юу юм бэ? Ингээд явчих гэж. Ийм дүрм журамтайгаас хойш яа ихвтэй. Дараа уулзах байлгүй. Хөөе, байцаарай. Энэ миний нэрийн хуудас. Надад барилга хот байгуулалтын яманд танил бий. Яг уу
хэрэг гарвал яриарай л да. Заавал ярина. 편지가 왔습니다. Яа. Утасных нь дуудлага хүртэлсэн аа. Чи одоо яах гээд идэв бэ? Уг нь чам дээр жоохон соёл нэмчвэл хөөрхөн бацсан шүү дээ. Үннийг чинь хэллээ. Болцгоо. За тэгэхээр би та бүхэнд энэ сургалтын талаар товч мэдээлэл өгөх зүйтэй байна. Иргэдэд санхүүгийн боловсрол олгох төрийн бас байгууллагаас бага дунд орлоготой иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор энэ сургалтыг зохион байгуулж байна. Энэ сургалтын хүрээнд 5 үндсэн зүйлийн талаар товч мэдлэгтэй болно. Үүнд нэгдүгээр эдгээр нь зээл хадгаламж хуримтлал хадгалам зээний хоршоо буюу банкуус санхүүгийн байгууллага даатгал нийгмийн даатгал гэсэн 5 сэдэв байх. 5 сэдэв байх. Тэгэхээр би ямар нэгэн ажлыг эхлэхдээ заавал сайн муугаар ярилцчихдаг хүн. Энэ сүлд нь хэл ам хэрүүд урвал дагуулах амар байдаг. Зөвдөө гол багш шүү юм. Тэгэхээр та нар шав төвтэй сургалт гэж сонссон байх тийм үү? Энд чинь шавын нар нь бүгдээрээ мөнгөтэй болно гэсэн үг үү? Биш ээ. Шав өөрөө мэдлэгээ олж авна гэсэн үг. Ер нь багш хүн гэдэг бол олон чиглүүлж өгөх ёстой л да. Зүйтэй. Тэгэхээр хэрвээ та нар надаар багштуулна гэх юм бол сургалт энэ зарчмаар явагдана. Тэгэхээр чин багшаа худлаа юм шүү. Бид нар чин сургууль соёлоосоо хөндөрөөд өчнөө удчихсан болохоор нүдүүлж ижил сурна шүү дээ. Тийм биз дээ. Үгүй. Миний зааж өгсөн бидний хоол та нарын толгойд удаан тогтохгүй шүү дээ. Тэгээд санхүүгийн ямар нэгэн асуудалгүй байхыг багшаар заалгаад сурчдаг юм биш. Хамгийн гол нь та нар амьдралаас ойлгож, мэдэрч тэр чин дадал зуршил мэддэг болж үлдэх ёстой. Хичээлээс гадуур даалгавар ихтэй байна гэсэн үг. Болов. За тэгвэл хичээл хийх. Миний охин сургалт ажгүй юу? Яа. Шал тэнэг. Тэр сурч байгаа хүмүүсийг нэ авах юм нэг ч байхгүй. Ээжээ, би дахиж тэр сургалтанд чинь суухгүй шүү. Гүн чи юу ярьж байгаа юм бэ? Эрдэнэ туяа. Хөөе. Миний дэтгэр. Чиний цалин хоёр хаанаач хүрэхгүй байгаад мэдчихэж байна уу чи? Удахгүй хурчин сургуульд орлоо. Нөгөө зардал чи улам нэмэгдэх болно. Ойлгож байна уу чи? Ойлгож байна ээжээ. Ойлгож байна. Тэгээ яах юм бэ? Шал тийм цагийн гар зулаад байна. Минийх. Супермен болж байгаа юм уу? Тэ. Тэгэд ч ээжээ тэнд чинь нэг кино хийх гэж яваа шалдан бацсан. Таксины жолооч, тэтгэврийн эмээ өвөө, нэг сэтг нөөр хүүхэн. Ээжээ. Та намайг гоочлох яах вэ? Тэгээ тэнд байсан ганц дайжгүй мөнгөтэй төвшин өөргээд анги ахиад явцсан. Надад тэнцээ хийх юм алга ээжээ. Ойлгож байна уу?
Үгүй чи юу юм? Яхаараа баян мөнгөтэй хүнтэй суучвал сайхан амьдрал ирнэ гэж боддог хүн бэ. Хэдий болтол тэр баян хүний чи хүлээх болж байна. Үгүй энэ амьдрал ахуйгаа хараач чинь. Та ер нь яах гэж тэр сүрэн жавхад очиж уулзсан юм? Тэгээ тэр балаа захиач хилүү, эсээч хилүү? Тэрийг нь яах гэж битсэн юм? Тэгээд ч ээжээ. Би өөрийнхөө амьдралыг өөрөө мэдчихье. Хөөх юм уу сүрэнжив? Эцгийг чинь бодоод битээр тусалж байгаа нэг штеп. Гэхдээ туслая гэдэг байгаа хүнтэй чинь би уулзалгүй яадیں۔ Миний нэр нүрч дүрч. Чи тэр эцгийгээ бодоод над дамжгаа дуусгачаараа Эрдэнэ туяа минь. Дөрөв байсан. Андраад байгаа гэж харахгүй байна уу? Харин тийм. Зэдэ яаж мэдтээ? Ямар хөрхи. Чамтай амар хараад шээ. Надад бараад байгаа харахгүй юу ч. Байлаа. Би яаж үчтэй чи өөрөө очихгүй. Би ганцаараа явж байна. Тэхгүй. Хаана ирч вэ? Би гэж хүнийг иймэрхүү амьдарч юм да. Муугүй, төрөөснийхөө. Гүй төрөөс миний байна. Үнэн үү? Ийм хөрх охин тудлаа ярил алцуулах хэрэгтэй. Тэг. Загш. Юу? Би одоо явахгүй та өөр таксинд суучих. Юу гэсэн үг юм бэ? Чи таксины жолооч юм байгаас таксийн байгаас тээ. Тий. Үгүй би тэг явмаар штэ. Хүрэх газар минь хүргээд өгөл дөч. За, гэлц. Би яар чин гэлцэл та. Би одоо явахгүй та өөр таксинд суучихдаггүй. Юу Би яриа. одоо хичээлтэй. Үгүй чи болдоо чи хичээлтэй. Чи өөрөг нэг шаал хөгшин юм бич соёт мойтон хичээрээ чи. Ихчээ би тэгвэл явахгүй гэж байна үү? За зүгээр агараа чи намайг ихчээгээд агараа. За зүгээр байгаараа чи. За чамд сугаад чад юм билээ. Мөнгөө би өөр хүнд өгч чадан заа юу. Хорвогоор дөрөнд тагслаа. Мөнгө дөргөө хараад юм бэ чи. Уу тана хаалга ууш. Яадаг авгаа вэ? Хэмнэлт. Уучлаарай багш. Би дахиад лоцчихлоо. Зүгээр санаа зовлоо. За баярлалаа. Сайн байцгаана уу. За тэгэхээр өнөөдөр хэмнэлтийн тухай ярилцсанаа. Товчхондоо хэмнэлтийг үүсгэж чадсанаар хуримтлалыг бий болгоно. Хуримтлал гэдэг маань амьдралын хүнд бэрх үе тохиолдоход арийнхаа хадаасанд мөнгөө бэлэн хийцэн байна гэсэн үг.
Тэгэхээр та нарын дунд мөнгө төгрөгөө хэмж чаддаг усуд байна. Жишээ. Миний хувьд бол багшаа би ер нь ямар ч үед алсын орлогоноос нэг 20% нь цааш нь хийчихэд байдаг. Өөр. За би ч нэг хэмдэг юм дөө. Мөнгө байвал сайхан үрээл. Харин мөнгөгүй болохоор жоохон хэмнэх гээд идэв шүү. Угаасаа цалин өрөхгүй хахад юуг нь хэмнэдэ? Нөгөө та нар хэмнэлт гэдгийг их томоор ойлгох шиг байна. Жижиг байж болно шүү дээ. Йоо. Би юу? Би хэмнэдэг. Тэгээ өглөө би одоо гараад явж байхад өдөрт 2 удаа хоол иднэ гэж бодоход наадзах нь 8,000 төгрөгөө хоолндоо зарцуулнаа гэсэн үг. За тэгэхээр одоо орсон орлогынхаа 70% идчих чинь гэсэн үг байх нэ. Хоол идэхгүй яаж амьдрах гэдэг вэ? Бид нар ямар машин биш үү те? Үгүй чи байж л та. Янжмаа. Би ярианыхаа гол сэдврээ ороогүй шүү дээ. Тэгэхээр өнөө би одоо өглөө гэрээсээ гарахдаа хоолоо аваад явдаг болсон. Зөө. Ах тэгээ машиныхаа багажаар дөрөв хоолтой. Дүү минь дээ яалаа гэж. Тэг чи муудаас үүдэлт юм байгаа үү? Гэхдээ би өдрийнхөө хоолыг аваа гардыг. За тэгээд явж оройныхоо хоолн дээр гэртээ харж амарч хоолоо идчихээ. Буцаал гараад ажиллаа хийндээ. Би тэгээ нааш цаашаага явсан бензин чинь дүндээ дүн болох юм биш үү? Үгүй би тэгээд харин хэмнсэн бол ярьж байгаа юм биш үү? Хөө яах хүү. Хоолноос юм идэх юм байна шүү дээ, тэ? Яг үнэндээ ялахгүй зардал шүү. Ямар ч хэл байсан би хэмнсэн за. Хэдэн төгрөг хэмнсэн хэлээд гэдэг үл. За би нэг сард чинь хоолноос 150,000 төгрөг хэмнсэн юм байна. Болж байна. Хэмнэлт гэдэг бол жижиг гэдэг байхгүй. Тэгэхээр та таксиныхаа мөнгнөөс цааш нь далд хийж чаддгүй. Чи юу гэж байгаа бэ? Хийлгүй яах вэ чи? Би чи өртөө хүн шүү дээ. Тэгэхээр чи би өдрийнхөө орсон орлогоноос 15 цаасын далд хийгээд идэв. Хөө. Акцтай орлоготой юм аа. Сарын 450,000 аа. Хөөе чи болчоо чи. Чи тийм төгс амт юм уу? Юу гинэ би яасан? Хоос ивтжээж бас кино минь хийнч шиг. Яасан гинэ чахаа л дээ. Юу гэсэн би юу гэсэн чамаа. Болцоо. Та нар биднийг хүндэлдэг юм аа гэхэд ядаж багшийг хүндлээч. Чи та нар юу дандаа ингэж яах юм бэ шүү. Болоор шүү. Багшаа. Би бол хэмнэхийг хичээдэг л дээ. Гэхдээ орлого багтаа болохоор цаашдаа нөгөө зарцуулах юм тодорхой байдаг байхгүй юу? Нэр багшаа иймэрхүү явдалч бас гардаг юм шүү. Тэгэхээр ойлгомжтой. Ер нь энэ сурж байгаа 5 хүнээс 2 нь бол хэмнэлттэй, хоримтлалтай юм байна. Гэхдээ тэр хэмнэж чаддаг юм биш үү? Тэгэхээр зарцуулаад хоримтлах биш. Хоримтлаад зарцуул гэсэн зарчим байдаг. Энийг л амьдралдаа мөрдөг болгочих хэрэгтэй. Хүн ерөөсөө зарцуулсан зардлуудаа бичдэггүй учраас ямар юм зарцуулсан, юур хэрэггүй юм зарцуулсан гэдгээ мэддэггүй. Тийм учраас зарцуулсан зүйлсээ бүгдийг жагсаагаад ашиггүй зардлуудаа танд чадах юм бол хэмнэлтийн анхны алхам. Тэгэхээр хэмнэлтээс юу өсөх вэ? Тухлынгийн дэвтэр. Хоримтлал үүснэ. Тэгэхээр сансан үедээ хэмнэх биш. Ерөөсөө амьдралдаа хэвшил, дадал, зуршил болгочих хэрэгтэй. За өнөөдөр хичээл ингээд дуслаа. Та нар маргаашийн дараагийн хичээл дээр юу мэдэх хүсэлтэй байгаагаа хоорондоо зөвшөөрч ярилцаад надад мэдгч. Төхөө. Багшаа, танилцах үдшилэг хий. Та нар шүлэг хийж болно шүү дээ. Би завгүй ажилтаа. За уучлаарай. Би ч гэсэн одоо завгүй ажил. Маргааш үү? За тэг ёо тэг тэглгүй яг маргааш ахна авчиад өгчөө. Тэг. Яасан юу гэж? Яах юу ах вэ?
Та нөгөө өөх өөрнийхөө мөнгнөөс урдчлаа 600 мянган цаас аав ээжээс дүгөөтгэж гинэ. За. Ах эгчээр сольж явах гэж байгаа юм байна л да. За ч яа тийм л байж. Али нөгөө мөнгө аваад ирээч. $360 мянга ба штэ. За урьдчилдаг таалаад ирэхэд 390 байсан биз дээ. Тийм. Гэхдээ 360 30 цаас нь болсон ба штэ. Яасын өгшин чи нэг хэд хоногийн өмнө надаа машинд бензин хийгээд надаас 30 мянган төгрөг авсан биз дээ. Тэр чинь л байхгүй юу да. Тэр чи одоо 4 хоногийн өмнө авсан мөнгө биз дээ. Мөн ч урьдчилдаг орой тоолоход байсан штэ надад чи. Юу лээ 4 хоногоо. Тий. Орчигдэр биш үү? Гүдээ би яг санаж. Яга манайхаар нөгөө нэг жам цах орж ирээд нэг баахан хууч хөрж байгаа гараагүй юу? Тэрний дараагаар чи өвтөр тоолоод ихэд 390 байсан шүү дээ. Тэгээ одоо 360 болцсон байна аа чи. Сайн юм да. За яасан байж болох вэ? Чи арай хоол ундын юм авч намартсан биш үү дээ. Нэрээ юу лээ? За өгшин бодоодох эндээс хараадах. Уржигдэрчин би тэгсэн. Оо яг. Экватор бит хоёр барсаас орж хоол хүнсний жаахан жоохын цуглуулсан шүү дээ. Тэгээд л авсан юм байна. Оо чи одоо. Гэхдээ энэ мөнгө чи хоёлаа байхгүй юм шиг бодож байгаад өрөндөө өгчий гэж яриа үсттэй. Амтнаас л зээлхээс. Хан хинээс зээлх вэ? Харин ээ. Очиж чинь. Хэдүүл байгаа. За байлгаж байгаарай. Мөнгө үү? Байна уу? Аваа явж байна. Өө, Катра. За эргээрэй. Юу ан бэ ба? Юм бэ? Чи надаас зээлсэн хэдэн төгрөгөө өгөх болоогүй юу? Юун зээлсэн мөнгө? Одоо бүр мартцсан уу те? Ядуу хүнд ч мөнгө зээлэхэд хэцүү болж тээ. Чи хүн андуураад байгаа юм шүү. Чи бүр намайг андууруулдаг болсон уу те? Чи биднэрт нэг юм авч өгөн заа юу? Хитэн ах нартаа мөнгө алгаа. Ой би ч яах наач бокс хичээлч гэсэн юм шиг. Хөөе. Катра. Чүм яа томроод байгаа юм бэ? Дандаа зэмэлүүлдэгч хаяа магтуулдаг энэ амьдрал гаднаа хатуурхавч ухтаа уян зөөлөн байх юм арын шингэхтэй хоровогийн шалгуурт алдарч шантраагүй боо азруу төштэй сансан бүхэндээ сайхан сэтгэлээр зорж явахад бүхий зүрх бүтнээ зүрх сэтгэлийнхээ дуудах зүрх зорж явах хүмүүс тоохгүй.
чи биднэрт нэг юм авч өгөн заа юу? Хитэн ах нартаа Мөнгө алгаа. Ой бэж яах наач бокс хичээлж гэсэн юм шиг. Хөөе. Катра. Чүм яа томроод байгаа юм бэ? Монголчууд хүмүүс самууны үедээ барьцаагдгүй сэтгэлийн линкийг гарган байснаа дарахад шаардлагатай гэж үзсэн ямар ч арга замыг үнэхээр чадамгүй ашигладаг байсан юм. Уян хатан бодлоготой удирдагч айлгай зүүнд амархан дасан зогссон. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалan арга таарлагтай нь бахан өөрчлөгдөв. Тэд хүүхд ахуйгаас хөрөмтгай ямар нэгэн арга хэрэгслийг ашиглах ур чадвартай өсөн төрсөн тодорхой. Али хой. Чи нэг аяг халуун мэдээтгэж. Хой. Босоо. Аяг халуун мэдээдэх. Үүний тодорхой жишээ өгөөд тэдийг таны урьд. Ингэж чи явах гэж дээ хүм. Тэд шинэ боломж олгохоо Тэсэн төхөөрөмж байдгийг ухаарч авсан. Яава. Том цай чулуу төмөр тэсэж дэлбэрдэг бодисыг ашиглаж сурчээ. Ингээд монголчууд өсөлтийн үйл хэрэглэдэг харуу төхөөрөмжийг ажилуулдаг болон хийж бүтээдэг хүмүүсийг олж авсан байна. Ийм төрлийн үндэсний зэвсэг нь Монголын их цэргийн чухал зүйл байсаар иржээ. Өчтөрийн орлого хэд вэ? Орлого энд байна. 475,800. 475,800. Нараа, их чин цалингаа яах вэ? Таны цалингүй, таны цалинг орой шийднэ. Одоо та татан авах бараануудаа одоо хэлээд гэж. За. Энэ хэрцсэн гурил 10 ширхгийг. Йогурт нэг хайрцгийг. Нэг хайрцаг. Сайн байна уу энэ юм? Өвчээ. Сайн. За тэгээд кимчитэй гомын бэлэн гомын. Кимчитэй бэлэн гомын. 5 хайрцаг. За, явчаад ирье. За. Сайн юу юм? Чич бас амарсан шинжгүүл явж явах шүү дээ. Харин тийм ээ. Тэгэл мөдүүн өөртөө чи ингээд Google хүрээд ирлээ. Үгүй ядж байгаа та чинь өнөөдөр ямар үзэсгэлэнтэй сайхан харагддаг юм бэ? Яасан. Арх авах гал долгоноод байна уу? Үгүй би долгоно. Худлаагүй толон тахалтаа. Би чамд зээлээр арх өгөхгүй мэдв. Одоо яв. Ээж рүү чинь залгалаа шүү. За хэрэггүй. Ээж рүү яриад хэрэггүй. Хөгшингийн өвчөө дүүн одоо ингээд алхаа явлаа. За бууж ийшээ. За бид яраарай хэрэггүй шүү ээж рүү. Охин данаг сайхан шинжил уулзах хэрэг зөв. Айгуу ч махсаг юм хөө. Хөргөдөө. Задмуу чинь ажил гэсээр байгаад. Одоо бүр онож мэдэх нь биш шүү. Мөн охиноч өрөвтгөл юм. Тэгтээ цаадах чинь өөртний хийм биш үү хөө. Үгүй хөө. Нөгөө гялгууруудаа нааш гараад ирээд. Оо тий. Нэг хоолны хорн хуугаа цаахан. Уугаа тавьчих. Шүүмэн. Ахноо зэтгээ гүн яаж иж байгаа л нэр ганц өрөө байранд амарчмаар байна шүү. Тийм ээ. Яа чинь би бас бодохгүй бодоод байна. Одоо ингээ хөтөн ойтон болно. Орой өвдөж одоо энэ автобусны буудлаас хол наашаа явж байгаа чинь замд нь юу ч болох юм бэлээ. Санаа зовоод шүү миний. Харин тийм. Гүчи нөгөө багштай хэлүүл яасан би. Танай багш чинь их
олон банкнд ажиллаж байсан гэв үсттэй. Ой нэрээ. Тий. Гүн чин ястай боддог бодлого. Асуугаад үзтээ. Би яваад хэлж хэл ам татлаад явах гэхдээ чамтай ярьж байна. Гэхдээ чи энийг ойлгож байгаа юм уу? Ойлгож байна гүндгээ минь ойлгоод байна. Миний хүү тэгж хүн амьтантай гар зөрүүлээд идэх ч хүн биш. Гэхдээ тэгтэл танаа инх баатар арай дэндүү нүүр амын юу ч үгүй тэс зогсон байгаа юм да. Одоо тэгээ Бямбагийн бэ яаж вэ? Хүү яах вэ яах вэ? Байж л байна. Олон жил айл аймаг явсан юм байна. Цагдаа сэргийлэх гээд юм бодоод ч яах вэ? Зүгээр л нэг хэдэн эмчилгээний төлбөр гарсан. Тэрийг нь төлчих. Ойролцоогоор эмчилгээний төлбөр нь тэгээд хэдэн төгрөг гарах вэ? За нэг нааш цаашаагаа гээд нэг 500 мянга орчим гарч ийлээ шүү. 500 мянган төгрөгөө дээ. Тийм. Гүндгээ минь чи намайг мэдчихэж байгаа шүү дээ. Найзд нь даанч тийм их мөнгө алга. Цаац. Тэгвэл ч одоо би чамтай юу ярих вэ? Надаас өөр хүн байсан болч тээ. Минийхөө наашаасаа. Наад чамтай ярих юм байна. Яас ээж. Энэ хойд гудамжны Гүндгмагийн хүүгийн бэ нь их муу байна гинэ. Хэнд ирж байна? Сая Гүндгмагч чи ирээж авсан. Юм сүртэй. Хэлсэн үгэндээ эзэн бол чадахгүй бол яах гэж өнгөрдөө. Намаа гуйлагч нь төлөгч нэрийн дуудаад ахын нэг зогцсон. Гэхдээ ганц зогсон байдлаа эмчилгээний төлбөр нь 500 мянган төгрөг гардаг юм уу? Аав чинь дуулвал юу болохыг чи мэдчихэж байгаа үстэй их батраа. Тэгээ би гуйлагч нараа дуудуулчаад очиод уушлахгүйгаа сууж явах юм уу те? Тэр мөн навш. Анхнаасаа дагуур амаа хамхих нь яасан. Тэнийг юм ярих. Минийхөө. Бямба та хоёрын хооронд яг юу болсон юм бэ? Чи ээжтэй үнэнээ хэлчих. Үнэ ээжээ юу ч болоогүй. Нэрээ 30 мянган төгрөг л өгчөөч. Байхгүй яахгүй. Аавын мөнгнөөс өчлөлтөө би маргааш өгчээ. Гэтэ чи надаас 30 мянган төгрөг маргааш өгнө гэж авсан яасан. Тэр мөнгөө өгчөөж ав. Ядч тэгвэл хоол игээд өчлөлтөө. Тэн жаахан мах байгаа шүү дээ. Өөрөө хоол ундаа хийгээд идэлтэй инх батраа. Би ажилдаа яарад байна. Та яста мөн ухаар сайн ижил гэж үг байдаг та. Таал охины мэнийг байр суустай болгоод нэг өгч туслаач дээ. Та яагаад намайг тусаж чадна гэж бодов? Гүн таны чинь урд өмнө энэ тентхийн банкудад ажиллаж байсан. Тийм болохоор энэ талын асуудлыг нэг бас нэг эвтэйхэн нааш тааш нь болгоод өгч чадах болов уу гэж бодоод л. Та бол чадна шүү дээ. Үгүй. Банкны танилтай байлаа гэдэг зээл бүтнэ гэсэн үг бол биш ч үү. Хэрвээ та нэг бүтээгээд өгч юм бол би ч бас зүгээр байхгүй шүү дээ багшаа. Тий. Их биш ч гэсэн бас нэг жоох юмар гомшолч юм шийний. Үгүй. Гэргүй. Үгүй.
Таа байна штэ. Намайг нэг л ойлгохгүй байх шиг байна. Тэгэхээр би танд байна штэ. Тодорхой тайлбарлаж өгье. За. Ер нь банкны зээлийн эдийн засагч нар байна штэ. Зээл хүсгчийн өргөдөл материалуудыг цуглуулж судалгаа хийж байхдаа энэ хүний зээл бүтгэн үү үгүй юу гэдгийг ер нь таамаглчихсан байдаг. Гэхдээ тэр хүний бодлоор асуудал шийдэгдэнэ гэж байхгүй л дээ. Үгүй. Тэр хүн чинь л болно гэх юм бол юу зээлийн гаргаад өгч тийм шүү. Үгүй. Энэ бол эхний шат. За дараагийн шат. Энэ зээлийн хурлаар байна. Энэ дээр зээлийн эдийн засагч чинь танд өгье гэсэн саналтай байсан ч бусад хурлын гишүүд таны материалыг судалж үзээд өгөхгүй гэж татгалзаж бас болно. Тэгэхээр тэр хурлын шийдвэр хянилүүлдэг байх нэ. Яг тийм. Та бол тэр хурлын гишүүдийг бол таньда. Таньнга. Та бид хоёр чинь банкач гэсэн сонгоогүй байгаа шүү дээ. Оо. Нэм тийм л дээ. Нэгдээ би танихгүй. Ер нь би танилаач гэсэн таны зээл банкнд хүн таньдгаараа бүтнэ гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр надад самаарал өгсөн зүйл. Харин та зээл авъя хөөцөлдөе гэж байгаа бол би танд тодорхой зөвлөгөө өгч болно. Тэр зөвлөгөөний дагуу та хөөцөлдөж гүйх хэрэгтэй болно л доо. Ус орсон юм уу? Ус орсон бол хамаагүй зөө өгч. Наад чинь дорн ганцхан үлээгээл заа заа. Асуудал. За. Миний дөө. За, буцаанус. Зарна шүү. Миний дөө. Ах нь гуйж штэ. Юуг зогслоо? Яг энэ 360 мянга төгрөг зээлээчтэй гэж зогссон штэ. Алуу та миний энд гардаа. Хүзүү чи яачаад байгаа юм бэ? Та одоо дээр одоо надаас нь 200 сая төгрөг зээлсэн шүү дээ. За тий. Тэрийг өгөх гэж та одоо юу боллоо одоо тийм биз дээ. Бөө юм болж өгсөн. Одоо 360 сая төгрөг зээлгий бол та одоо бараг алга болчих байгаа биз дээ. Хаанаас та? Найз. Ахын бүр аргаан бараа чам дээр ирж штэ чи. Байна. Өгчдөг газрын үнэтэй чи ярьсан. Тий. 10 сая тий. Окей, 10 байхад тэгээ болно гэсэн чинь асуудалгүй тий. За, болно шүү дээ. За, тэгвэл өгч буцаага чамраа ярий заа. За. 10 сая төгрөг зээлэх гэж байгаа юм уу? Юу гэдэг байгаа юм? Тэр надад хамаагүй л дээ. Ах нь 360 мянга төгрөг л зээлэх. Таныг би энд гараад гэсэн шүү дээ. Та нэр тий шүү дээ. Яас ийцээ. Нэр тий. Та одоо ингээл зовлон тоочод байгаа тийм биз дээ. Үгүй ах нь бүр аргагүй байдалд орчод байна л да. Зовлон тоочод байвал ингээл тоочод байна шүү тийм биз дээ. Дүүж гэсэн тоочод шүү дээ. Халуун халаад гүйд нь хөрөөд байж дээ шүү дээ. Яамаар юм. Яа ингэж бодож юм да миний дөө. Чи нэг ээдтэй тун арга алга болчиход байна. За ах ингээ заяа. Одоо ахгүй өөрөөр ярина заяа. За. Барьцаа авъя танаас. Яа. Барьцаа. Таны нөгөө машиныг эслэгээ шүү дээ. Барьцаа байхгүй. Зоцоо шүү. Та нөгөө машиныхаа гэрчлэгийг миний нэр дээр шилжүүлчихсэн. Машина юу? Болж штий. Тэгвэл одоо асуудал юу байдгийг бэ? Дорн 360 мянга төгрөг дүүн зохицуулаад өгье л тийм биз. За. Уцаа шүү. Би юу? За. Аав. Ах нь бодож байгаад хариу хэлье да. Болно. Дүүгэж утас асуултаа байгаа шүү дээ, бич байгаа зү тий. За тэгээ яри. Амаа та ингээл зогсчих юм бол болно шүү дээ тий. За. Түрүүнээс хойш ганцаарсан юм юу гэж ирсэн бол хаанаас ч мэдчихэж байгаа юм болоо. Их чимэг. Би Номинжин. Би
Бирозан. Би юу яа. За сайн байна уу миний дөө? Оо сайн байна уу та? Чамайг л зорж ирлээ дээ. За, та юу тавих гэж байна? Оо, та нөгөө эмэг өгжөөл тавих гэж явна уу? Энийг ч бараг грамдаад хэрэггүй дээ. 200 мянга л байдаг шүү дээ. 200 мянга. Тийм шүү дээ. Ахт нь одоо 300 мянган төгрөгийн хэрэгтэй байдаг яах вэ? Үгүй ахаа энэ өстө яаж исэн ч 300 мянга болохгүй. Би таныг танд юм байна гэж бодоод 250 мянгаыг л өгье. Миний дүү. Чи байнга үйлчлүүлдэг юмд бодоо чи 300 мянган төгрөг өгч гэлдөө. Ахаа би таныг ойлгож ил байна л да. Гэхдээ банкнаас зээл авахд орлого чухал шиг ломбарднаас зээл авахд давцаа хөрөнгө хамгийн чухал байдгийг. Хөөш. Ахтныг мөнгөн бөгж байгаамаа. Гэртээ очиод аваад ирвэл 300 мянган төгрөг өгөх үү? Үн хүрдгөөмдөө ах минь дими. Оо. За яа тий. Ахта энийг аваад 250 мянган төгрөг өгчөхдөө. Оо, удаахгүй. За та энд гарын үсгээ зурчих. Иргэний үнэлгээ өгөөрэй. Аа. За баярлалаа. За та хугацаа дээр явахыг бодоорой хаа. Баярлалаа. Ой. Яа юу жоо. Хараагасаа дал хүрээд ирлээ шүү. Энэ үстэй. Яас нөгөөтг ч юм уу? Харин тийм ээ баахан залгачиж. Чи боогроо ирээд маргааш объектсуу та. За манайхаа гэрэл мэрлээ тавьж гараа хөөе. Үш. Чи наад өхөндөө. Хоёулаа сайхан байлаа. Би найз охинтой энэ гэднийг мессеж чи явуулчихлаа. Тэгэхгүй л ажил цаад болох та. Баарнд танилцчаад харин хүрэгцэн гарав нүг юу аа? Харин тийм үү. Охтууд гэж нэг удаа явуулдаг тэгээ үүрдэг юм шиг ойлгодог сонир ертөнцийн хүмүүс шүү дээ. За цацтар. За яаж юм бэ? Сайн сарна. Сайн та сайн уу? Оо сайн. Энжмаа сайн уу? Сайн. Энжмаа. Энэ чинь хин бэ? Таньдагч хүн шиг. Үгүй. Болтой би л шүү дээ. Сэргэлээ. Ямар их гойчхов. Харин тий. Харин тий гэж баярлалаа Анжмаа. Юу би өөрөө чинь дандаа л согтуурж төвгөөд байгаа юм. Гэхдээ нэг удаа баярлуулъя гэж бодоод. Энийг танд. Баярлалаа. Юу нэг үнсч хүү. Юу нэ?
Тагалзээ. Би дандаа баярлж явдаг шүү энэ юм. Овш тэсэрглэм. Их сайхан тэгж явж. Дээрэс нь хар усаа уухаа болчихвол Симбигийг ирэх шинжтэй. Харин янж Ма. Цэцэг аав. Янжмаач. Яваад өгдөө яа. Би архины үнтэй цэцэг авдгүй. Эндээс яваад. Тэгээд орон тойвол би танад нэг манаачаар орё гэсэн. Болоо. Тэгээд тань шиг дэвтэртэй гарсан хүн ч гэсэн хариуцлагатай ажилтдаг. Тэгээд манай зогсоол дээр 60 гаруй машин л байна. 60 гаруй. Юу тэгээд цалин нь ер нь хэд байдгийг? Цалин бол сард 300 мянга төгрөг. Оо 300. Сард 150 2 удаа хуваалт өгчин. Гол нь хүмүүсийн машиныг сэвтээлгүй хариуцлагатай л байх хэрэгтэй. Тэрийг бол та ойлгож байгаа юм шүү дээ, тийм? Ойлголгүй яах вэ? Тий. За тэгвэл маргааш та өглөө манай ажил дээр хурж яваад анкет бүлч. За тий. За баярлалаа. За баярлалаа. Би чамайг тэр зурагтаар шагнуулаад ирэхээр чинь хичнээн их баярлж илээ. Гэтэл чи балга архинаас өгөөд ууж байдаг. Ээж юу сүртэй юм дэ? Ганц мөн сургалтын төлөө. Битгий уурлаад байл. Наад даралт чинь ихсчих юм байгаа үстэй. Хэд хоногоос би дахиад нэг сургалт аваад тавьчихна. Би биздэ. Миний даралт яах вэ? Тэртээ тэргүй би хөгшин хоньны насгүй болсон хүн. Чи үлдсэн насанд минь намайг нэг жаахан амраагаад өгөөч. Чи ер нь надаас холд. Яв. Үнээж. Намайг та хөөж байгаа юм уу? Хөөж гинэ. Би эрүүл сарвал сайхан хүү төрүүлсэн болохоос ингэж ядгаалт саригчин төрүүлээгүй. Та энэ муу ганц зургатны төлөө хүүгээ хөөж байгаа юм уу? Та намайг хөөж байгаа юм уу? Би тэгвэл явлаа шүү мэдүү. Явлаа би. Дахиад би энэ гэрт чинээр гэж ирэхгүй. Таны над санаа сэтгэлийн чинь би амраагаад өгье заа ёо. За явлаа мэдүү би. Ирэхгүй. Шоо та яасан сонио сонголт хийх юм бэ? Жого орчин үетэйгээ хөл нийлүүлж амьдртаад өмнө. Гүй ээ, тэгээд гайгууг нь авна гэхээр үнийн хэлэхгүй маа. Спонсортой болтоо эгэ. Танай ажилласны зулгаачих нэг гайгүй залуучууд алга уу? Алга. Байсан бол би юугээл энд ингээ тантай зууралдаад хэрүүлээгээ байж идэв. Айгуу, эдэ эн чинь бүр ихчээгээ жиих нэ? За жиихгүй, тоглож юм. Хүш. Энэ ямар гоё юм бэ согч? Тийм биш. Энэ хэд вэ? 250. Хүш, нийт үнийг үсэх. Чамцтай гоё зөхөх юм байна. За, явъя. Гү чи өмсөд үзээд хэлтэй. Дараа олё согч. За гараа. Яагаад байгаа бэ хөө наашра? Ороод өмсөд үзлээ. Дараа олъё. За. Хүүшээл миний дүүдтэй гой зохих юм байна. Чи энэ хараа. Хийц нар та.
Ууг нь гоё юм аа, өмсчүүлсэн. Йоо, янзын Тэгээд өмсөд үзэлтэй. Харин мөнгө авахгүй надаа. Эсвэл миний хөөрхийг ч зээлх юм уу? Йоо. Чи одоо юу н яхаараа намаа ингэж шуулж мүлжиж амьдарч идэх хүүхэн бэ? Плиз, гойч ин удаахгүй. Хизөөхи цалин буухаар. Яг үз амлж гин. За явж өмсөд. Хайртай шүү. Үгүй. Би таны гүхүү өгтөлж хайрлнахаа бити ингэлтэй бити. Гойч бити ингэлтэй бити. Тэгээд чи бид хоёр эцэг хүүхдүүд. Үгүй. Тэбэрэсгүй. Стоп. За маргаашийн зургийг яг нь оруулж байгаа бороотой зургийг. Харин надаа нэг арга байна. Ямар? Хиймлэр бороо. Даралтаа усан штэ. За тий. Хүчтэй даралтаа одоо машин уулан газар үүдэг. Тэрийг ингэж барь зогсож байгаа. Дээш ингэ ярьж. Сарж. Бано. Чи яагаад утсаа авахгүй байгаа юм бэ? Өчигдрөөс хойш зөндөө залгалаа. Чи миний мессежийг авав. За болоо. Чамайг найз охингүй чинь би мэдээ штэ. Уг нь би чамд хангалттай ойлгуулаа гэж бодсон юмсан. Өөр юм ярья. Орой хэдээс тарах юм? Шүн 3-аас наашгүй баха. Өсөж байгаа эцтэй. Би хоол аваад очиё. Хаана байгаа? Хэрэггүй кино группийн хаал гэдэг чинь. Тэгвэл зургийг очиж харъя л да. Дээр нь чамайг санаад байна. Юу хий наа чи. Аа нэг охин байт юм аа. Тэр надад ч дурч үзэж байгаад ороод л та. Тэр баг болчих واخа. Тэгвэл тий. Тэгж тохирохгүй маргааш. За дараа чи юу? Нот ямар хитргат. Цонтраач юу? Айхоо. Нөгөө миний ажлыг гээд байгаа машины зогсоолын манаач чинь сарын 300 мянгаыг авах юм байна шүү дээ. Тийм үү? Тийм ээ. Оо төгөлдөр чинь тэгэл хоол унаандаа л таарах юм шивтэй. Тийм юм хөө. Яа тийм блэ. Би бодоод л байна. Чи өнөө байрныхаа зээлийг хөөцөлдөж амжуу. Ой, байрны зээл гэснээс. Наадах асуудлаар чинь ням хөө өгчтэй уулзаж ярилаа шүү дээ. Хөө. Тий. За тэгээд тэр банкнд чинь хичнээн танилтай байгаа нэмэргүй юм байна те. Яагаад гэвэл банкнаас чинь тэр зээлийг авахын тулд зээлийн хорооны хурлаар заавалч орох хэрэгтэй юм байна. Тэгээд чинь банкнд 1000 танилтай байгаад ч нөлөөлж чадахгүй байл гэж байна. Тийм юм. Тэгээд одоо яа гэж яах юм? Гото яах вэ? Та өөрөө хөөцөлдөд ингээ явах юм бол яах вэ? Бол хөтөх талаас нь дэмжиж туслая гэж юм лээ. Гү төвлж хөөцөлдөд явж тээ. Маргааш тэр банкн дээр нь яваад очоо. Тэгмээр байна штэ. Гэтэ чинь би ингээ ажилд орчих юм бол энэ чинь хөөцөлж явах зав гарахгүй юм штэ. Гүй чи энэ ажлаа хойш нь тавьчихаа хөө. Гүй ямар яаралтай юм штэ. Харин ээ хөө. Гүй бодоод байхна. Энэ мөн охиноо ингээл ганцаарнгийн ажил хийлгээд л
чи илгээд байна гэдэг чинь чи өтер бас хэцүү байна шүү дээ чи. Тэгж байгаа энэ чинь би суултаа хүн өвчин тусах юм болооч тэрнээс эсэх юм болно үстэй чи. Тэр нь яах вэ өвгөө? Гол нь одоо энэ. Үгүй яах вэ яах. Амжуулах юм бол ажил бүтчихэл таараа. Зэмэлүүлдэг ч хаяа магтуулдаг энэ амьдрал гаднаа хатуурхавч ухта уян зөөлөн байх юм арын шинэгтэй хоровогийн шалгуурт алдарч шантраагүй боо Азруу төштэй сансан бүхэндээ сайхан сэтгэлээр зорж явахад бүхий зүрх бүтнээ зүрх сэтгэлийнхээ Сонноос манай нөгөө хойд гудамжны харивчихгүй орж ин явж байгаа алдаад. Юу, харивчихгүй юу? Харин тийм. Ер нь өдөр нь штэ тий зүгээр юм аваад суужсан гэсэн. Тэгээд орой нөгөө хажуу айлын охин шүдэнц гоохоо харсан чинь байхгүй. Ухаалт амжсан. Тэгээ яасан? Үгүй тэгээд эмнэлэг төргийн интергээд бөө юм болохгүй юу? Ер нь чи өөр даралтыг өндөртэйсэн баг. Тэгэл хямарч мямраал яг нэг юм болсон. Тэгээд сэргэлэн байсан юм уу? Байхгүй. Тэр хар ариг чи яах вэ? Хар арихаа гудраад гудамжинд левтж аваадсан. Үгүй тэгээд мөхөрхийн ээж нь тэг ганцаар ингээ гэртээ ажид ингээд явцсан бол яана. Ер нь тэр сэргэлэн хийг онгороод унвал хамаг ямаа зараад бүгдээр ингээд гутарчнаа. Тэгээд хаана хөвцсөн бэ? Дүүргийн эмнэлэгтэй авчихгүй эмнэлгээс гараад асрамжийн газар очвол их зүгээр хаа.
ганцаараа гэртээ байж байгаа хүчрэх нэ штэ. Гэхдээ би ч бас энүүхийн хайвтаа нэг хашаатай болчтой ч юм уу гэж бодоод байгаа шүү. Надаа нэг боломж үнээр зарчихгүй хаа. Боломж би ч авчих юм л та. Гэхдээ тийм сэргэлэнд алдчихаар надаа өгчихвол хэдэн төгрөгийн ч гэсэн банкнд тэгээд арилжахгүй л хэрэгтэй үсттэй. Янжмаач. Ой, надаа нэг сүү, нэг памперс тэгээд нэг талах тэг нэмээ бичиж хөө. Юу гэнэ? Нэг талах, нэг сүү, нэг памперс. Тэгээд нэг бэлэн гам авчих. Та тэг бичиж. За. Таны ажил сайн уу? Сайн. Явуулаа. Сайхан гэлцаад л. Тэгэж их чинь дараагийн 7 хоногт соо явахаар болсон. Өө за. Тэгээд л өрнүүд авт юм уу гэд? Яана тийштэй. Хэд боллоо хичээ? Чи одоо энэ аягүй сонин гэдэг штий. 180, 250, 145. Тэгэхээр дүү. 575. Яана. Өгнөө хичээ. Дүү нүгэн штий. Нөгөө юу цалин боо шууд өгчих гээд байгаа байхгүй юу? Ойрдоо жоохон мөнгөгүй мяа байна. Чи нөгөө нэг саятан болох дамжаа үл юу лээ тим суугаад гэсэн мэттэй. Тэгээ хараа мөнгөгүй байдгийн. Тэгээ тэр уйдгартай юм чи суугаад баяжна гэж юу ийсэн? Тэгвэл хаяач тим сууж яадгийн. Ийч хайранд яв гэл яваалаа л да. Танай чинь тэгнэ тэгин. Айгу балла. Шаал хэрэгтэй хэрэггүй юм суулгаж хүүхдээ цаг заванд барч идэг. За тэр яг үгүй ш. Нөгөө нэг сайхан залууч юу болсон бэ? Ярьсан уу? Нөгөө юу? Йоо, яриаггүй ш. Миний хандарч байгааг ойлгоотж байгаа мó үгүй ч мөвөө мэдгүй. Таг чиглээ. Чи энэс дарчаагүй ш. Тим сайхан залуу нэг уургалаад аваад гэртээ аваад ирж болдгоо мó? Харин ууг нь үр ширээ бодохоор тиймэр л. Байж байгаа юм. За явлаа. Арэ ирээ. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайн. Та ямар хэрэгээр яваалаа? Засаг тарахтаа уулзт юм уу? Ийшээ суугаа хүлээж ахгүй хуралдаагаа. Окей, за. Та кофе уух уу? Тэгээд энэ хэр удаж ш тарах бол хурлна. Хурлуу? Хурлууднаа. Харин би өнөөдөр жоох эрт тарчихмаар л байна. Нэг юм асуучих уу? Тэгэж. Та өөрөө ажиллаад хараад юу хийх вэ? Би юу? Би яаж магадгүй? Харин та Би ч бас яаж магадгүй. Энд намайг сургаж нэг шинж жолооч ирв үү? үгүй захирлаа. Би. Чи байж байгаа хүлээж байгаа. 30-аад минут болоод ороод дуусгах за. Түрүү юу ярьчлаа? Орой би таны тарахаар хүргэх үү? Хэрэггүй. Би хургуулдаг хүнтэй. Тэгээд ч жолооч нар доод давхарт байдیں۔ Заа юу. Тэнд очиж хүлээ. Уучлаарай. Зүгээр. Танд таалагдахгүй байж болно. Гэхдээ энэ хоёр хүн чинь хоёулаа адилхан оноо авцсан байна штэ. Гэхдээ та нар бодоод үзтээ. Манайх чинь эмэгтэйчүүдийн дотор утасны дэлгүүр. Хоёрдугаарт монголчууд ийм дэлгүүрт эрэгтэй худалдаг чигээ зогсож байгааг харуул яах вэ? Гэхдээ чи боддоо. Тэгээд чи нүн чи өгшөн байгаа зү.
Та хитрхи асуудалд нэг талыг барьж хандаад байгаа юм биш үү? Яагаад болохгүй гэж ажиллаа сайн хийж ивэл надад лав таалагдж байна. Гэг миний хувьд бол энэ охин л яг тохирно. Тэгэж тэр хүний чинь нэр нь хүртэл хэм блэ? Берозан. Берозан нэр нь хүртэлж ажиллагээд хэцүү. Ийм хүн манай дэлгүүрт ажил хийвэл хязгаарч манай шиг орлого тэгтлээ гялзаад нэмэгдээд байна гэж би л хувьдаа бодохгүй. Тийм биз дээ. Хувийн намтрыг нь аваад үзвэл урд нь багш хийж исэн хүн юм бэлээ. Тийм болохоор хүнтэй харьцаж, хүнд ойлгуулах чадвар нь энэ охиныг бодвол хамаагүй сайн гэсэн үг. Хоёрдугаарт шин дэлгүүр гэдэг утгаараа эрэгтэй худалдагч өвөрмөц маркетинг чинь билүү? Яалаа гэж тий. Гэж чи бодоод үзэлтэй. За. Хоёрын санааг би ойлгочлоо. Энэ асуудлыг сонирхолтойгоор шийдэх арга байна. Одоохоо Сара! Ой, Сара. За. Чи минь яач та хөөш. Эртхэн өнөө хэдэн дүүргийг аваачаад өгч. За суу. Маа. Би өнөөдөр 240 сая цаас оллоо. Өчигдрийн 360-ыг нийлүүлэхэд 600 олноо доо. Нөгөө мөнгнөөс чинь дутчих. Юу? Чи өчигдөр орой тоолоход 360 байсан биз дээ. Одоо 260 болж байна. $100,000 цаас байхгүй. Энэ таатгаач гарцаагүй дээ. Юу хинийц гэж. Энэ квадрат байхгүй хинийц байдгийг. Ямар зөв амт бэ энэ. Пүү. Цаас алхацсан байна. Одоо яах вэ? Одоо яах вэ? Ямар үлийн үтэг хүн бай? Одоо би яах вэ? Одоо яах вэ? Одоо яах вэ? Ямар цаа яах вэ? Хөөш. Чамд хэд үлдсэн юм? $5,000 л шүү дээ. Өчигдөрч наазгаа алдаа шүү те. Харин тийм ээ. Чи тэр хоёр охиныг яаж нэрсэн юм? Уу яах вэ? Найз нь бол охтуудын аргыг олно шүү дээ. Яад. Харин ээжээс мөнгө авсныг мэдвэл аавчстай бөө юм болно да. За. Би өнөөдөр мөнгө олчих. Чи өөрөө буцаагаад хийчихгүй. Асуудалгүй шүү дээ хөөш. Хөглөө. Яаж мөнгө олё? Яа. Анда ороо жимэ чоксон орж байна. Яа, би чамаагүй. Өчигдөржөнгөө хүлээлээ. Чи ерөөсөө уцмуцсан авахгүй маа. Өчигдөр хідээд зурагтай байсан. Чи ямар заваа юм бэ? Гэр орныхоо байгаль байдлыг харал та. Хүү чи юу хийж байгаа?
Арай хитрх юм а, ганцаараа амьдардаг гэсэн шиг чи амьдрах юм а. Чи нугаа хуцснуудаа бүр мөлөө тавьчих. Гяс хоолгонд хийгээдлээ за. Чи хүн өглөө осоод ороо ураад штэ чи юус ор мараа хураахгүй юм. Ээл ингээл бэж их юм. Нэг өрөө байраа. Та хаана авч байгаа? Тий. Юу хямдхан тэгсэн мөртлөө чанартайхан шиг баригдсан нэг ганц өрөө барил олжих санаатай л яваад байгаа үнэтэй ахна. Тий. Бэлэн мөнгөөр бол би авч дийлэхгүй. Тэгэхээр банкнаас л зээл авч тарах гэдэг. Уг нь авах гэж байгаа байраа товлчих юм бол танд зөвлөгөө өгөхөд амар л та. За дараахан энэ талаар харин үнэ хэлэхэд мэдлэг мараахан хүнтэй юу гэнэх вэ? За тэр юу лээ? Урьдчилгаа төлөх ёстой. Бас зээлийн хүүн 8% байвал дарамт багтай гэдгээс өөр мэдээлэл үйл яваа шүү үнэндээ. Та зээл авахын тулд банкнд нэлээд хэдэн материал бүрдүүлэх ёстой. Энийг уншаад сайн судалж. Оо за. Товчхондоо бол банк танд зээл өгөхдөө хэд хэдэн гол зүйл дээр үндэслэж л өгнө л доо. За. Хамгийн түрүүнд урьдчилгаа 30% билээсэх. Дараа нь бизнес эрхэлдэг бол мөнгөн гуйлгээ, хар дэвтэр, орлого тодорхойлох бусад баримтууд. Ажил хийдэг бол сүүлийн 1 жил нийгэм татгалт төлсөн байх шаардлагатай. Оо за чи ингээл болоо юм. Товчхондоо шүү дээ ах минь. Гэхдээ хүмүүс зарим нэг зүйл дээр буруу ойлголттой байдгийн. За. Та энэ чагсаалтан заасан материалуудаа бүрдүүлээд ирэх юм бол 3-4 хоногт л банк таны зээлийг шийдээд өгч гэнэ. Шийдэх хугацаа нь банк ус санхүүгийн байгууллагатай ер нь ойролцоол гэсэн үг л. За. Гэхдээ мэдээж банкны хүү хамаагүй бага. Харин тийм юм лээ. Хүмүүс материалаа бүрдүүлэхдээ бараг 7 хоног болохоор банкнаас болоод удчихлаа гэд буруу ойлголттой байдгийн. Хамгийн гол нь та материалаа хурдан бүрдүүлж ирэх тусам таны зээл хурдан бүтнэ л гэд ойлгож байгаа. Та тэр бүрдүүлэх материалын үзв болохоор юм. Болохоор барах уу. Энд өмнө нь банк очоод нэг тийхлэх юм шаардаал байдаг байсан. Одоо бол цөөхөн хэдэн материал болсон байл шүү дээ. Тэ? Хүмүүс ерөөсөө банкны эдийн засагчтай уулзаад энэ материал чинь дутуу байна гэхдээ зэрэгэл за миний зээл бүтэхгүй юм байна гэд болждаг байхгүй юу? Харин маш хурдан тэр бүрдүүлэх материалыг өгвөл хандалсан. Тэгтээ багшаа юу тэр хүүний талаар нэг асуух юм байна. Одоохон энэ банкнуудын чинь хүү хоорондоо яг адилхан байдаг юм уу? Эсвэл дордороо өөр байх уу? Ингэхнээс асуу. Би ястаа мэдэхгүй. Би ээж адилхан. Юу л да өөр байд юм бэл. Ухаа. Тийм. Сайн намайг зээл авахгүй явж байхад орон сууц барьцаалсан зээл дээр банкнуудын хүүн 1.1-ээс 1.8 хооронд байт юм бэл. Бат Эрдэнэ харин сайн судалсан байна. Ер нь хүмүүс зээл авахдаа хамгийн бага хүүтэй банкыг зорж очдог. Одоо орон сууцны зээл 1.6-аас 1.8% хүүтэй байгаа бах. Жилийн 18-аас дээш хувьтай л байгаа болов. Харин таны 8% зээл зах зээлд нэвтэрснээс хойш хүмүүс олноор хамрагдах болсон. Энэ яагаад вэ? Хүүгийн зүйл үү? Энд чинь баг 3 дахин баг хөдөлнө гэсэн үг байхгүй юу? Нэрийн тим юм байж төгөө шүү. Одоохон өмнө нь 90,000 төгрөг төлөх ёстой болдог байсан бол одоо жирдвэл 30,000-ыг төлөөл болох нь шүү дээ. Тий? Банкнууд хүмүүсээс тодорхой хэмжээний хүүтэйгээр хадгаламж болгож аваад түүн дээр ялимгүй хүү нэмэд бусдад зээлүүлдэг. Ерөөсөө үйл ажиллагааных нь гол зарчим энэ. Хүүнээс олсон мөнгөө дотоод үйл ажиллагааны зардал, сайлын хөлс, хадгаламж эзэмшигчдийн хүүг төлөхөд зарцуулдаг. Үлдсэн мөнгө нь тухайн банкны ашиг гэж ойлгож байгаа.
Юу гişэ? Гүн ч одоо энэ банкнуудын тогтоосон хүүчин намайг зээл авчихсан хойно нэмэгдчихвэл хэцүү юм а та. Тийм юм байхгүй. Та тухайн банкны 1.6 ч бай, 1.8 ч бай. Эсвэл 8% хүүтэй зээлийг хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурчихсан бол та зээлийн төлж дуустал тэрүүгээр л. Ерөөсөө тийм зарчимтай. За их биш. Хараа нэг тийм байх байлгүй дээ. Ухаандаа би хүүн 8% байж байгаа л тэгэл жилийн дараа 10 болчихвол бүр баалрах нь байна шүү гэж би айж байлгүй. За. Энэ Эрдэнэт явгар яваад байна. Өө тийм. Надад дугаар нь байгаа. Би нэг залгаадах юм. Байна. Өшгшөө жүжигчдэр байраа тавуулдаг үз. Байна уу? Ирж гин уу яасан? Тэг хадах. Хэр утга юм бэ наадах чинь тэгээд. Айгаа батах. Арай өтөрч штэ юм хөө. Бүгд өтөн 4 цаг кино группыг хүлээлгээд тэм баяраа гэж одоо хэн бэ аа? Уг нь өнөөдөр нэг цагч гэж өчтөр тарахт нь хэлсэн. Тэг яар уцаахгүй юм гэж. Гэхдээ би хайгаал байл л. Чи хата энэ групп хэдэн ажиллаж байна? Орч. Хоолунд урсгал зардал гээд өдөр 400 сая явж байгаа чи мэдж байгаа те? Харин тийм. Та нар яасан бэ? 2 цаг зураг амгасан. Арай идчихэж байгаа юм шүү. Аа? Үгүй хөшөө одоо. Тэр ажил зүйл ихтэй байж таас. Харин тийм ойлгож байна. Одоо удахгүй цай. Тэр чи зургийн дараагаа жингээ хөөж идэм үү те? Явж та зургийн гаргалтай найз нөхдөм үү гэр бүлээсэн. Эсвэл би гэрэг рүү чамтай арай өөрөөр ярих юм уу? Уучлаа. Нэрлагч. Нөгөө баяраш найстайгаа зүг билар тоглоод явж гинэ. Тэр марш. Ой. Наа чигч яац юм. Хөө. Би мөнгө олвол гэсэн бол олж байгаа сте. Маа. Шааваста. Шалахгүй юм биш үү? Манай аав наадах чинь таксинд яваад авах. За. Хатар өгшөө. Хоёул одоо энэ жижиг сажиг юм болиул яасан. Жохон том юм руу зүтгэвэл яаж ийнэ? Том гэж юу? Өө яах. Манай нэг ах дуудаад байгаа юм. Мөнгөж найдвартай л да. Дааж ажил нь жоо хүндий. Тэгээ яадаг ажил юм. Өө яах вэ? Хүнээс юм авчаад хийсэндээ өрөхгүй байгаа гаруудтай нүүр тулж ажилладаг гэх юм уу да. Би ч яг болоо л эдий. Харин чи чадахгүй байгаа. Чи өөрөө тэгэл юм л болвол ээж юм гээл ээжхэн хүмүүс гараагүй өгч гэдэг үстэй. Чи намайг хизээ арчаага алдахыг үзсэн. Тэгээ яг ажил ихлээ явж байгаад ядарлаа барилаа. Хөли бай гэдэг би яах вэ? Шоунд дэрэл тэгдэг баг шүү. Ажил дээр бол харин уучлаарай багш. Чи очмоор бол очил тоо. Хүнд ямар мөнгө илүүдэг биш. Тийм үстэй.
Тийш дээ. Очи заяа. Сайн байна уу аривч гэж. Оо. Охин минь яаж вэ юм бэ? Таны хөвцөн гэхээр л би хүрээд ирлээ. Таны би яаж юм? Би гайгүй. Би яах? Эгчин ганц мөхөөг хөөгд явуулсан штэ. Би амьдралын төлөө болохоос нь болохгүйг хүртэл зүтгэсэндээ чи мэднэ. Сэргэлэнгээ би их нэртэй хаягдчаад жаахан архиугаад байхаар нь тэгж байгаа сүулдэ болох байх л гэж бодсон. Тэгсэн чинь тэгдэггүй юм байна. Одоо бүр сүулдэ болоод гэр орныхоо төгслийг зарж үрж уудаг боллоо. Манай удамдал ийм хүн байхгүй юм да. Их юм үзэх шиг байна гэж. Та тайвширтай. Охин минь чи хүүтэй минь тааралдвал ээж нь уучлсан. Гэртээ хүрээд ирдэ гэж гойж байна лээ гэж хэлээрэй минь. Чи яаж игээд уулзаад хэлээрэй. Та тайвшир. Одоо бие бодох хэрэгтэй. Хөөе аривчгүй. Та чи юу болоо вэ? Юунд ингэж их ямраа вэ? Та энэ хүний юу нэлээ? Би юу? Энэ миний охин шиг хөөхтэй. Гэлээж гисэн энэ хүний ингэж хямрааж болохгүй заяа. Энэ хүний даралт нь ихсээд зүрхний хэм алдагдаад байгаа байхгүй юу? Одоо тайван байх хэрэгтэй. Та одоо гарчих. Тэгээд ч одоо манай тарианы цаг болоо аривчгүй. Заяа. За миний хүү. Цаатахтайгаа яаж игээд олоод уулзаарай. За та бие бодорой. За. Нисэхгүй явахгүй дээ. Үй. За, эрхэм найруулагч. Юу вэ? Хойло гараад нэг уулзах тоо. Юу ийм чухал юм уу? Түүний чи ярьчих. Чи намайг доромжилж гин үү те? Өнөөдөр хідээс зургтай байсныг чи мэдчихсэн мэт те. Өнөөдөр чи нэр киноны зургтай байлоо. Яй. Би чамайг бодоод чиний кинонд би аюу юмтхан тоглосон. Сэтгэлээрээ тийм. Гэтэл яасан байх нь? Чиний кино хугацаанд дуусахгүй сонжраад байна. Би ч юм бас ажилтай амьдралтай. Олж нь. Чи тэгээд энэ кинонд нэг кинонд энэ царай хідэн төгрөгөөр тоглох юм мэдхүү. За зүгээр л да баяраа. Чи жүжигчин хүмүүстэй. Жог уран бүтээл сэтгэлгээтэй байл та. Байлгүй яах вэ? Тийм болохоор харин миний чинь 3 сая нэг өгчихгүй. Хидээ. Түл би одоо гүйцэд тоглолоо хамаалах. Чи өтөр анх ярьж тохиртой 2 саяар тохирсон шүү дээ. Тэгсэн. Одоо тэгэл 3-ыг өгчих гээл хэлж байна. Нэмэд. Үгүй бол чи өөр жүжигч авч л да. Монголоор дөрөв жүжигч юм байна шүү дээ. Чи зураг авах талдаа орсон багт ингэж ярьж байгаа юм те. Одоо чиний оронд өөр хүн авах юм бол жүжигчний зардал. Бас дээр нь зураг авалтын зардал гэд бөөн зардал гарна. Дээрээс нь кино театрт товсон цагтаа гарч амжихгүй чиц мэдчлээ гос. Бити олон талаа юм дуугаар. Чин үгээд өгöd байгаа юм. Оо яах нь вэ? За, зодхон заа зөг. Алуу, энэ бас аваа хөрхөн өмтийн нүрнээ ярьсан шүү. Киноны чи төсөв дуусах үү те. За зөг. Чүмч та адгийн шаа юм да. Зүгээрээ манай киноноо нэмэр юм байд. За эсэх юм байна да юм явж.
Галтмаа юу? Сайн байна уу? Ах нь байна. Ах нь нөгөө аав ээж хоёр чи өгөх ёстой мөнгнөөс дутуу өгчихсэн байгаа шүү дээ. За. Өнөөдөртөө гүйцээгээд өгчихнө. За. Энд Монголд өглөө болж байна. Нар мандчин. За баяртай. Яасан? Дахиад олдсонгүй юу? Олдсонгүй. Сэргэлэхийг би ийм хүн гэж бодож байгаагүй. Яасан муухай харилцан дотортой юм бэ? Гэр орон гэж мэдтiim үү юм? Харин тийм ээ. Бол ээж. Хар хүний өмнөөс шар хүн гихчээр өдөржингөө ажлаа алдан барин байж ингэж явсны чи хэн мэдх юм? Гэтэл сэргэлээх гадуур архиа угаал жаргаж явааз. Яахав тэ сарнаа минь. Хөгшин ээжтэй нь уулзуучвал буян болох болов гэж бодсон. Тэгэж сэргэлэн чинь арх уудагч гэсэн бас муу хүн биш шүү. За ээж минь сонс. Арх уудаг л бол найдваргүй ухамсаргүй хүн. Яагаад ч нэмэр байхгүй. Би л ав тэгж л боддог. Энэ өрөө олсон хийрдэг лээ. Алив би гараад хийж. Согтуу хөлчих хүн байхыг хамт харах юм уу? За яавал гэжтэй ээж. Дандаа зэмэлүүлдэг ч хаяа магтуулдаг энэ амьдрал гаднаа хатуурхавч ухтаа уян зөөлөн байх юм арын шинэгтэй хоровогийн шалгуурт алдарч шантраагүй боо азруу төштэй сансан бүхэндээ сайхан сэтгэлээр зорж явахад бүхий зүрх бүтнээ
би соёлоо моёлоо тэр надад хэрэггүй. Би бол зүгээр өөрөө зүгээр нот. Би өөрөө хөгжим байхаа гэж. Би хөөми чинь. Хөөми гэдэг чинь хүний өөрийн хөгжим.